Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Халин байна. Галт байна. За өнөөдөр бид амьтдын тухай 50 номоос Herman Melville-ийн Moby Dick романыг ярихад бэлэн болоод байна. Уралдаан маань дууссан ч гэсэн амьтдын тухай 50 номоос маань подкаст гарсаар байна. Нэр чи мэдсэн үү? Бид нар дараагийн 50 номын жагсаалтаа байгалийн экологийн чиглэлээр хийх гэж байгаа юм лээ. Тийм үү, мэдээгүй мэн. Чам байгалийн экологийн чиглэлээр санал болгох ном байна уу? Газар зүйн номоос амшаарай. Хэрвээ та бүхэн санал ирүүлэхийг хүсвэл номын ертөнц нээлттэй Facebook хуудасны комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. За хоёулаа номынхаа үйл явдалд орох уу? За номоо ярьж эхлэхээс өмнө Herman Melville маань болохоор Америкийн зохиолч далайн адлын явдлын талаар бичдгээрээ гарамгаа байсан. Тэрээр амьдралдаа ингээд олон төрлийн ажил хийж туршиж исэн ч гэсэн далайчин байсан туршилга нь Moby Dick-ийг бичихэд их нөлөөлсөн юм байна лээ. За энэхүү зохиол нь 19-р зуунд бичигдсэн. Тэгээд Moby Dick хэмээх бодит тайлмаас одоо санаа аван бичигдсэн ном юм билээ. Тэгээд Moby Dick маань болохоор амьд цэрүүн цагта олон халин магнуурын одоо хөлөг онгоцыг сүрүүлж исэн байт юм лээ. За номын үйл явдлын талаар дэлгэрэнгүй яриач биднэрт. Манай зохиол ингээд гол дүр Измайл нь ямар нэг амьдралын зорилгогүй ер нь ингээд нэлээд хийцгүй явж байгаад ажил хийнэ гэд шийдээд Далайшдот Нантакет руу ингээд явсан. Ажил хайгаад. Тэгээд ямар ажилд орсон бэ гэхээр халин магнуурын үлэг ер нь орё гэж явсан. Тэгээд яагаад халин магнуурыг гэхээр тэр үедээ ихэнх юм халимны тос гэд тэрүүгээр ажилд байсан. Гудамжны гэрэл юм уу дэнлүүнүүд халимны тос шатааж ажилдаг гэсэн. Тэгэхээр тэр үедээ нэлээд эргэлттэй ажилласан гэсэн. 19-р зуун гэсэн үг шүү дээ. Тийш очиод ажил хайх гад эхлээд ямар ч гэсэн нэг хямдхан зүшт буудал болоод тэндээ орё гэсэн чинь ингээд буудлынхаа нээз ингээд чи өрөөгөө ингээд хүнтэй явах хэвээр гэд яагаад вэ гэсэн чинь ер нь нэгдүгээрт мөг муутай, хоёрдугаар тэгээд бас өрөөнд ч гэсэн дүүрсэн байсан гэд. Тэгээд шүн дунд болоод манай өрөөнд хамт онох хэвээр ирдэггүй ингээд гадуур нөгөө нэг өмнө халимны анд яваад тэгээд саяхан ирсэн. Тэгээд юмнуудаа одоо далаагаас өглөөс юмнуудаа зарнаа гэж явсан гэсэн. Тэгээд шүн дунд болоод ирдэгвэ. Тэгээ манай хүн нөгөө зочд буудлынхаа нийцэнтэй үлээгэлсэн. Тэгээд 12 өнгөрөөд за унтъя да гэд өрөөнд ороо ийц чинь нөгөө өрөөнийх нь орж ирлээ нилээн хэсэг байж байгаад. Тэгээд ямар шүүн орж ирсэн бол та гэд манай харсан чинь нилээн том битээ. Тэгээд нүрээрээ дүүрэн шивэстэй жоохон ер нь танихгүй харахад бол аймаар л хүн бэл. Тэгээд манай чинь за гайгүй л үдээ одоо буудлын эзэн ингээд айгүй сайхан сэтгэлтэй зүгээр юм байд юм аа гэж хэлсэн ингээд. Тэгээд дотроо бодоо ийц чинь нөгөө орж ирсэн өрөөнийх нь чи хин бэ энд юу хийж байгаа ингээд амар чангаширсан чинь нөгөө манай хүнийг тоглосон юм бэл л та ингээд орж ирээд өөрлөө нэг аяагаад хараад хахна. Тэгээд айлгсан чинь манай хүн нөгөө буудлын эзнээ дуудаад хүүе энэ наа барьж итлээ. Ер нь нэг тэгээд орилсон чинь нөгөө нэг буудлын эзэн орж ирээд чаар зүгээр тоглож байхгүй да тийм биз дээ гэдгсэн чинь харин тийм ээ. Одоо чаа яах ч үдээ унтхуу да гэдэг. Ер нь ингээд тэгэж өрөөнийх хүнтэй танилцсан. Тэгээд манай энэ өрөө хуваалцсан сүултээ ингээд манай хүнтэй амар сайн найзуулна. Тэгээд өрөөнд ороод хэсэг ярилцаад ингээд би ингээд халин магнуурт ажиллах гэж байгаа гэсэн чинь манай хүн ингээд би одоо халин магнуураа ингээд жадчихин хөөн ингээд тэгээд тэр хоёр ингээд хамт нэг хөлөг онгоцон дээр ярих уу гэж ажиллах уу гэж тохироод тэгсэн чинь манай шүлөө нь ажил хайхаар болоод манай хоёр гарсан чинь квегэ гэн ингээд манай бурхад ингээд одоо өчтөр шин нэг надаа ингэж хэлсэн ингээд зүүдэнд нь хэлсэн юм шиг үлээ. Чамаа ингээд өөрөө хөлөг онгоцоо олох хэвээр ингээд тэгэх юм бол би чамтай хамт явъя чамайг дагая гэд. Тэгээ манай хүн хөлөг онгоц цайгаа явжсэн чинь ингээд Пико хөлөг онгоцон дээр ирээд тэгээ тэнд Пилег гэд хүнтэй ярилцдаг. Тэр нь ингээд хөлөг онгоцныхаа дээрээс Перо хөлөг онгоцны дээрээс ингээд чи халимтай нүүр тулж чадах уу, халим магнахад амиа иртүүлж чадах уу гэд асуудаг. Тэгээ манай хүн болохоор нэгэн чийдсэн одоо халим магнана гэд би чаднаа гэдгсэн чинь за тэгвэл ороод ирээ гэд. Тэгээд хөлөг онгоц нь маргааш нь хөдөлнө гэд. Тэгээд найзгаа авчираад ингээд энэ хөлөг онгоцны хамт ажиллах гэсэн юм а гэсэн чинь манай нөгөө нэг кивэгийг хараад ингээд сайн чадчих байна гэж шууд авдаг. Тэгээ манай хоёр ямар ч ажилтай болсон. Ингээд Пико хөлөг онгоцсон дээр. Тэгээ яг хөлөг онгоцсон гарахаас өмнө ингээд тэр хоёр ингээд бомбтынхаа тэр хоёр ингээд хэсэг явжсэн чинь нэг хүн таарад та нар одоо тэр хөлөг дээр Пико хөлөг дээр ажиллах гэж байгаа юм уу? Азгүй л байна да энэ тэр тэгээ яасан юм бол гэсэн чинь та нар тэр ахмадыг харсан уу гэд. Тэгсэн чи яасан гэсэн чи өөрсдөө олж мэдэрээ гэд. Тэгээд нөгөө нь явцдаг. Тэгээд манай хүний дургуй нэлээд хүргэсэн юм. Тэгээд
хөлөг онгоцондоо суугаад эхний нэг бараг хэдэн хоног ингээ ахмад нь ингээд гарч ирдгүү өрөөнөөсөө. Яагаад юм бэ гэсэн чинь ингээд ер нь ахмад нь ингээ газрын зураг тооцоолоод ингээ хаашаа явах уу гэд халим хаагар байгаа гэдгээ ер нь өрөөндөө тооцоолоод газрын зурагтаа сууждаг гэсэн. Нилээн завгүй л байгаа гэсэн. Хөлөг онгоцон дээр болохоор нийт ахмадын 3 цэцлэг байдаг. Starbuck, Stabs, тэгээ Flask гэх 3 байдаг. Манай Пилиг энэ хоёрыг анх ажилд авсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд одоо бид нэр танаа хөлгийг чи ингээд хотоос гаргаж өчөөд би ингээд буцаад хот руугаа явнаа. Та нар цаашаага өргөжлүүлж яваарай амжилтсгээд бүх хүмүүст ингээд ажил үүргийг ер нь хуваагаад өгчдөг. Тэгээ манай Пилиг бол Пилиг зохиол дууддаггүй. Ер нь эхлэлийн л тавьж өгдөг. Тэгээд Stabs болохоор хүнсийг хариуцуулдаг. Одоо хүнсийн нөөцийг. Тэгээд Starbuck-д хүнсийг Stabs болохоор засвар хариуцах одоо хөлийг эвдэрлэх засахыг тэгэнгүүтээ Flask болохоор эвдэрч болцшгүй зүйлүүдийг ер нь хяналтанд байлгаж явах гээд эмэр дүүрүүд тоноогоо явсан. Тэгээд нэг сонирхолтой юм. Энэ хөлөг онгоцон дээр хамгийн том тушаалтай нь ахмад. Тэгээ ахмадын туслахууд тэгээд жадчид нөгөө мэдээж халим агнахын тулд хамгийн чухал хүмүүс нь жадчид ч тийм. Тэгээд бусад хөлгийн ажилчид байдаг. Тэгээд хооллолтод орохдоо ч гэсэн яг энэ дараалалаар явдаг. Тэгээд нэлээд хэсэг бараг 7 хоног 2-7 хоног ч юм уу ингээд яваалсан ингээд ямар ч халимны сураг байхгүй. Тэгээд ажилдаа дасаад хөлөг онгоцс ер нь яаж ажилтын ингээд ер нь далайн амьдралтай хэсэг дасах хугацаа өгсөн. Ахмад нь нэлээд хоногийн дараа гарч ирээ. За одоо ингээд хөөс юм уу эсвэл халим юм хөдөлж харагдав шууд халим гэж ярьлаараа гэдэг нөгөө халимны андаа гарна гэж байгаа шүү дээ. Тэгээд хэсэг яваад халимнуудтай тараа дагинж эхэллээ. За ингээд манай хүн анхны андаа гарч байгаа шүү дээ. Тэгээд онгоцноосоо буугаад жижиг завиндаа суугаад нөгөө халимлуунд өгөж очиж жагаад манай Квикийг жаач хитлээ тэгсэн чинь зөрчлөө л дээ. Тэгээд дахиж буцаж жадаа гаргаж ирээл дахиж зоогоол ер нь халимтай тултаад халим чинь нэлээд том юмтай шүү дээ. Манай хүний яг сууж явж сүлгийг цохоод хүмрүүлээд унгацсан. Тэгээд тэнд ч бараг 10 хүн байсан. Тэгээд нөгөө том завин ойртож ирээд бүгдийг татаж нэг нэг нь гаргаад тэгээ манай хүн чи анх удаа ингээд далаад усан дуунаад ингээд бүр чичирцэн гарч ирээд юм үсэж байгаа шүү дээ. Энэ одоо ер нь амар залуу хүн тэгээ анх удаа далаад халимны анд гарч байгаа. Тэгээд гэтээ залуу гэхэд айгүй зөрөгтэй юм те. Адал явдал хайгаад амиа эрстэн гэдэг тооцоолол бас явж ин гэдэг чинь. Ер нь одоо манай гол дүрийн зан чанар нь амиг нэг тийм адал явдал ер нь хайжлал орсон юм дөө. Тэгээд Starbuck гэдэг байдаг. Тэгээд энэ нэрээ нэг би халимнаас айдаггүй нэг хөлөг онгоцон дээр ажилд авахгүй гэдэг. Яагаад вэ гэхээр ингээ халимнаас айхгүй хүн одоо ганцаараа агин чадна гэж утсноос бол алдаа гаргадаг. Тэр нь ингээ багийнхны бусдуудаа аюулт хүргэж болцшгүй. Тийм болохоор ер нь Starbuck маань айгүй сайхан сэтгэлтэй дандаа багийнхныгаа боддог бүгдийн эсмийн амьд байлгахыг бас л бодууштай үг хэлсэн юм шүү тийм ээ. Тийм. Тэгээд манай Ахмад нэг гарч ирээд одоо нөгөө манай Ахмад нэг хөлтэй юм байлээ л дээ нийлэн хөгшин. Тэгээд яаж яваад хөлөө алдсан бэ гэхээр нэг Moby Dick гэдэг хэлмэд урд нь тулдж жагаад хөлөө алдчихсан гэсэн хазуулсан. Ер нь дүнсгэр хүн айгуу ууртай царайтай. Гэтэ халим арахаараа л баярлдаг нөгөө Moby Dick дойрч ин гэж одоо өшөг аавна гэд. Ер нь шанзандаа нэлээд баригдсан. Нилээ халим магнаад явж байгаад одоо цохол дээр 3-4 жил явж байгаад ингээд нэг хөлөгтэй таарсан гэсэн. Тэгээд яасан бэ гэсэн чинь ингээд хөлгөн ингээд халимд цагаан Moby Dick сүрүүлсэн. Амар том ингээд агнах гэж оролдоод чадаагүй. Тэгээд манай ингээд бас ингээд завчид 11 завин ингээд 10 дүүнд багтаадаг гэсэн шүү дээ. Нэг завтай хүмүүс ингээд бүхэлдээ ингээд алуулчлаа. Тэднийг хайж гинэ гэд. Тэгээд манай Ахмад чинь ингээд халимны сураг сонсоод шууд нөгөө халимных нь байсан газар л явах гээд. Тэгсэн чинь нөгөө завин дээр манай хүмүүсийг хайгаад туслаач гэсэн тэр мэрийг нь тоохгүй шууд явчихдаг. Ер нь халимдаа юу атсан ингээд улаарсан байсан шүү дээ. Тэг нилийн улаарсан. Тэгээд одоо хөлөг онгоцнууд ингээд таарахаараа дандаа юу адаг минжлээд ингээд мэдээ солилцоод ийм юу болсон энэ төр гэд солилцдог. Тэгсэн чинь манай Ахмад болохоор ингээд сайн байна уу энэ төр гэж асуухгүй зүгээр цагаан алим харсан уу гэж асуудаг. Moby Dick яагаад байгаа шүү дээ. Тэгээд ер нь манай зохиолын ихэнх үйл явдал нь бол ингээд халимны араас явж явдаг. Тэгээд яг эн чин 20 бүлэгтэй. Тэгээд яг сүүлийн 3-4-р бүлэг дээр яг халимтайгаа тулалддаг. Тэгээд халимаа нэг юм хайж оллоо. Тэгээ шууд хөлгөө буулгаад халимны хараас явсан манай халим чи шууд нэг хөлгийг ингээд хазаад 2 хуваагаад байхгүй болгочлаа бүр амар тогшоо халим байлаа. Тэгээ дахиж араас нь 3 хөлгтэйгээ яваад тэгээд дахиад нэг хөлгөөс үрүүлчлээ. Тэгээд манай Ахмад ч бүр ингээд улаарцсан бүр яг нүдэн дээр байна аална гэсэн чинь манай Starbuck ч
хүмүүст одоо нэлээд халамжтай шүү дээ. Тэгээд ингийн бол бид нар бүгдээрээ үхнэ. Та харахгүй байна уу? Та энийг агнж чадахгүй шүү дээ гэсэн чинь чи юугаа мэдэх юм гээд одоо хүлээ алдцсан гээд бүр амар улаарад тэр хальмыг би алж санаа марна гээд одоо. Тэгээд яг сүүлийн удаа дахиж товтлоно гээд тэр дээр яг манай Измаил байсан. Яг нэг үлдсэн завин дээр нь. Тэгээд нөгөө хальмыг чи агнах гад нилийн жадлаад ингээд хальмын орилол идэг. Тэгээд хамгийн амар үхдэг бүр амар бүхтэй хальм ахмад нь ч гэсэн бүр ингээд зогсолтгоо дайрдаг бүр айгуу улаарцсан. Тэгээд манай хальм чи бүр аргаа бараад ингээд яас их ингээд дайраад ийна гэд. Тэгээд одоо хальм чи ер нь ухаантай амтан гэсэн шүү дээ. Тийм үү? Тийм гэсэн. Тэгээд хальм нь ингээд дотроо бодсон юм шиг байгаа ингээд энэ хөлийн онгоцнууд ингээд миний араас агнах гад ирээд ийна гэж том хөлгийг хараад ер нь тэндээс болоод тэр хөлийн онгоцыг сүрүүлчихвэл намайг ирж агнахгүй байх гэд тэрийг нь очиод хоёр мөргөөд ингээд голоор нуугаж ивүүлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд манай Измаил болохоор нэг завин дээр байсан. Нөгөө завин дээр байсан хүмүүс нь ингээд бүгдээрээ юугаад халимд мөргүүлснээс болоод завин дээр байсан бүх хүмүүс Измаилаас бусд нунцсан. Тэгээд Ахмад ч гэсэн ер нь бас тэр халимтад болж байгаа нас барсан. Тэгээд энэ бүхний дараа ганц Измаил амьдэлсэн ингээ бус хүмүүс нь бүгдээрээ халимтай дулж явахдаа далаад живж хүсэн. Измаил нь одоо энэ түүхийг ингээ ганц ярих болсон юм байна гэдэг. Одоо ингээд номоос сонслоо л доо. Одоо ингээ Ахмад ахавын ингээд гаргасан үйлдэлүүд, зан чанар тэгээд одоо өс хонзонгоосоо болоод Моби Дикийн араас хөж байгаа штэ. Тэгээд чирний эдгээр үйлдэлүүдийг юу гэж дүгнэж байна? Ер нь бол ямар үр дагаварт хүргэсэн бэ? Одоо Ахмад ингээ өс хонзондоо мэдээж баригдаагүй одоо живээгүй хийсэн бол ингээд эрүүл ухаанаар хараад ингээд би нэг үнэхээр алж чадахгүй юм байна. Энэ халмыг одоо араас нь явах юм бол бүгдийг эрсдэлд оруулах юм байна гэдэг. Хоёр үлэг онгоц алдчихад нэлээ олон хүний аим ингээд эрсдэлд орчоод ахад л ингээд араас нь яваад. Тийм ер нь бол хүмүүсийн хэлснийг сонсоод тий өөрийн гэсэн ер нь жоохон тунгаагаад батсан бол дахиж Моби Дик араас хөөхгүй л гэсэн баг та тийм ээ. Харин одоо түрүүн гарсан штэ Starbuck тэгээ Smile маань тэгээ бусад ер нь хөлийн гишүүдийн дөрүүд одоо онцлог нь юу байсан бэ? Тэдгээрээр одоо ямар хүмүүсийн зан төлөв те юуг илэрхийлсэн гэж бодож байна. За тэгэхээр хөлийн онгоцон дээр байгаа хүмүүс бол бүгдээрээ л өөр ажилтаа гарамгаа тийм нэлийн туршлагатай хүмүүс байгаа халим агнуур дээр. Ахмад нь бол ер нь нэлийн туршлагатай ангууч халимны ингийн халим агын чад ингээ сүулдэ эхлээд халим харчаад баялдаг гэсэн ба сүулдэ бүр ингээ халим агын чад Моби Дик биш байгаа болохоор зүгээр л тоодоггүй бүр ингээд урд нь инээдэг байсан бол бүр нүрэн дээр нэмэлсэн ч жоохон бүр инээмсэглэлч тодордгүй бүр тэгтлээ их халим агынцаа халим агных бол зүгээр л ингээ үзэгдэл болсон бас хошин байсан болохоор бас их олон халимтай нүр тулж исэн байх л та. Тэр нь бол хувь хүний одоо зан чанарыг их нөлөөлсөн гэсэн үг юм биш үү тийм ээ. Одоо зөрүүд хүн байдэн штэ. Амьдрал дээр ч гэсэн тийм хүмүүс байдаг шүү дээ. Яг ийм гол зорилготой яг ямар ч учир шалтгаантай хүрх гээд байгааг нь мэддэггүй улаараа л идэг. Тэг ингээд хүрснийхаа дараа яг яах чинь тийм ээ. Дунд нь маш их зүйл золиослдог. Одоо ингээд номоо уншаад дууссан чи ямар нэгэн дүгнэлтэд төрсэн баг. Хэрвээ чи Ахавын оронд байсан бол Моби Дикийн араас хөөх байсан уу? Миний хувьд л үгүй. Яг одоо гэхээр би бол ер нь ингээд хүнд ус санах амар дургу. Ингээд зүгээр сайхан мөрөөрөө л амьдрах туртай. Одоо хүн ингээд чамд ямар нэг хийсэн бол тэгээд аль болох уучлалыг хичээх хэрэгтэй. Тийм санзан санаа гэдэг ер нь сайн юмд хизээч хүрэгдэггүй. Тийм шүү ер нь өөртөл гай авраж идэг тийм ээ. Тэгээд хамгийн гол нь ингээд зурж байгаа хүмүүс ч гэсэн хэлсэн байхгүй. Халим ингээд таны үлийг атсан юм уу? Ингээд халим тийм том юм боловсруулдаг дандаа жижигэн загас идгээ. Таны үлийг атсан бол одоо самсруу гимтээсэн л гэд хэлээд тахад тэр миний үлийг албаар атсан ингээд бүр ингээд өөрөө ингээд халимны араас өгдөө. Тийштэй. Хүмүүс л одоо нөгөө хувийн ашиг сонирхолтой амьдралдаа хэрэгцээгээ хангахын тулд бид нар байгаль дээр байгаа хүрхэн амьтдыг агнж хэрэгжилж байна гэдэг чинь. За одоо ингээд Ахав болон багийнхан тэр чигээр өвхөө төгсчлөө. Одоо ингээд номоо уншаад басахад ер нь ямар сургамж авсан бэ? За ингээд эцсийн сургамж бол ер нь сонзонгийн араас эзэж бити яваараа гэдэг. Ер нь сонзон санаад эзэж сайн юмд хүрдэггүй. Нэг хүний сонзонгоос л бүхэл бүтэн баг сурч ин тийм болохоор одоо сонзонгоо аль болох дараад аль болох ер нь хүнд санахгүй байх хэрэгтэй гэж бодож байна та сургамж гэвэл. Вау, за баярлаа. Та ингээд миний асуулт тусч ин ингээд номоод ч гэсэн ер нь маш сургамжтай ном байлаа тийм ээ. Тийм. Иймэрхүү номыг ер нь бол хүүхдүүдэд ч гэсэн илүү олон хүүхдүүд уншаасай. Тэгээ энэ сургамжийг алив шүү дээ. Аваасай гэж ер нь хүүхдүүдээс хүсэж байна. Үнэхээр хэрэгтэй сургамж л та. За баярлаа. За баярлаа. Хөөе нэрээ. Ташин дуулгахад
манай клуб биш үү? Орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулиудыг номын клубтэй болгож байгаа ба номын ертөнц клубтэй шинээр гишүүн хэлсүүлж байгаа. Хэрвээ та бүхэн сонирхож байвал доорх дугаараар бидэнтэй холбогдорой. За бидэнтэй цуг байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай.